Let's go. Let's go. Юу гэнэ? How are you? Good morning to you. To you. Good morning to you. Good morning to you. Good morning. Зя. Бүгдрээ. Good morning. Өнөөдөр өглөөний цагаа уучаад өнөөдөр бассейнд наа. Та бүхэн амьдрал хоёр төрлийн эмэгтэй хүн байдаг гэдгийг харуулъя. За нэг нь энэ байна. Нөгөөх нь энэ. Капибара нь хамт унтсан юм уу? Тий. Яг ингэ темпераментаараа өөр байдаг. Яа. Тий ганц энийг хацгаа. Гэт хоёр өөр төрөл байна. Та. За энэ нэг үнэхээр стил алдахгүй хүүхэн байна. Хөөе. Яа, чи хайж чаа? Осон дарах. Бассейн руу явах чам аа. За бидэд буудлынхаа гадаа. Ваа! Гоо шейк ууж ам уу чи? Тий. За. За хаста жаргацгааж байна да. Хүүхдүүд маань. А? Манай хүүхдүүд тийм пицца захиалгадах шиг. Том халаад өмссөн. За нааши өрөөд ирээрээ. Оно. За. Бас нялх хүүхдүүдтэй ирэхээр бол хүүхдийн юм халааттай ирэхгүй бол яг энд бол хүүхдийн халаад байхгүй байсан шүү. За. Гой далайн ирэг рүү явж. Сонирхоё тий. Айлгоо. Ваа. За гэр бүлээрээ явхад бол үнэхээр хүүхдүүдийн жаргалын ор юм аа. Ихчтэйгээ тэн дээр тоглоно гэд. Бид нар 12 сард аялсан болохоор газар зүүн байршлаасаа хамаарад Натран гэд ерөн нэмэх 27.8 градусын дулаантай ихэнхдээ бүрхэг гэж таарсан. Хэрвээ 12 сард аялахаар төлөвлөж байгаа бол ер нь урагшаа чиглэл рүү очих газраа сонгомоор юм байлээ. Гэхдээ л хүүхдүүдтэйгээ аялж байгаа болохоор үнэхээр сэтгэл хангалуун байна. Гүүгээрээ нанга. Гэрэн гурая. Ясаа хөтгөдөг ач. Оо бас хөсөж сахшин чи. Өнөөдрийн бидний сонирхож үзэх зүйл бол cable car хүүхдүүд маань сууж үзье гэд бид нар харлаасаа их газар руу явах гээд хөөрхи манай хөдөөгийнхаа workshop-ыг чирээл явдаг. А нэр энэ тэргийг буудлаас үн төлбөргүйгээр түрээслээд авчтай юм байлээ. Тэгэхээр явж байгаа үедээ заавал тэрэг чирж яваад ах шаардлагагүй юм байлээ шүү. Харин эвхдэг голшонх бол авч явмаар санагдсан шүү. Yeah. Яна. Миний ого хайж байна. Аавд нь хамгийн гоё ах шиг шүү дээ. За би тэд ингээд энэ манай Wimpearl арал байна. Манай буудал байдаг. Усан парк, хүүхдийн парк байдаг газраасаа арлаасаа хөдлөөд кэбл караар их
газар руу явж байна. Натран хотын төв рүүгээ гэх юм уу? Явж байна. За энэ халуун чихтэй оронд үс гизэг янзалж нүүр ам будна гэж бол ерөөсөө түүхэндээ байхгүй юм байна шүү. Сайхан намны тостой тэгэл ерөн жоохон үс маань ингээд буудаа. Буудлаас гарахад айтайхан байсан тэгэл буудаа. Яац чандлаад юм. Тэгэхэр хүүхдэд минь халуун оронд ирэхтэй. Сенс менс индүү миндүү илдэв янзын юмны нэ хэрэггүй юм байна шүү. За хүүхдүүд маань Вьетнам улсын Натран хотын төвийг хараад шок. Манай улсаас мяа юм байна гинэ. Тийм ээ, тийм манай улсаас мяа. За манай аялын компани Вьетнам улсад байрладаг 50 гэх залуу байдаг. Тэр залуу маань биднийг энэ Натран хотынхоо хамгийн гоё гэсэн ресторанд хоолнд урьсан. Үндэснийх нь хоол нь тун сонирхолтой шүү. Тун сонирхолтой. За тэгээд манай GTC-ийн хөтжин баг хариуцж явж байгаа хүмүүс гэд бүгд үнэхээр хариуцлагатай, олон жилийн туршлагатай баг хамт олон байсан. Айд ундааг ухаав наад гээ. Айд нь гоё юм яах вэ? Гоё. Юу нь гоё юм? Гоё. Парк нь гоё нэ. Өнөөдөр усан парк орно. За хүүхдүүд бол өстой үнэхээр нэрэ жаргалын орон юм байна. Өвлийн сайхан амгалнаар тий. Хоол унд нь таарч тохиолдохгүй байхгүй. Бүх юм сайхан хямдхан. Манай хэд чинь баахан бас шопинг хийгээ өстэй. Хаппи бара гэнэ тэрний тим юм авсан. Хүүхдүүдийн унталтыг бас би өөрөөсөө бүгдийг мэднэ. Их гоё бүх унтж байгаа. Бассейнд ороод ерөөсөө нүдэн аймтай. Өдөржингөө бассейн байж байгаа. Далайн хэрэг дээр ирсэн дээр тоглож байгаа. Тэгээд цаана өдөө сайхан амарч байгаа миний хүүхдүүд чи. 7 хоног ч гэсэн сайхан ухаанаас хоол амралтыг тааруулаад ингэ явуулсан сайхан байна. Энэ дутаа өнөсдөхгүй гоё юм. Агаар нь сайхан байна уу? Одоо миний хүүхдүүд чи очиод хүүхдүүдийгээ шууд дахин руу явуулна. Агаарт. Ингэжл одоо чадах юугаараа тий боломжоор л одоо ингэжл арга хэмжээ авна да. Стресстэй тэгээ юутай байхад нь одоо тэгээ нэмж дуурайд юу хөвдөө одоо ингэж аялж байж. Салхилж байна. Тэр араа бүр гольфийн талбай байгаа шүү дээ тий. Манай үүд чи энэ юм ба шүү дээ тий. Тий шүү дээ үүд чи. Одоо л би байрлаа ойлгож шүү. Теннисний талбай, саксны талбай гэл тэгэл тэр цаашаа гольфийн амар олон замууд капод байгаа шүү дээ тий. Одоо энэ уулын чинь цаана байгаа шүү дээ. Яг энэ уулын чинь доор байгаа байхгүй. Өрөөсөө нэг гоё арал дээр л ирчдэг юм байна. Тэгэл тэр арал дээр чинь буудал, усан парк, тэ амтны хүрээлэн нөгөө юм уу гэл аквариум гэл бүгд байгаа юм байна. Хэрвээ усан парк явахгүй буудлынхаа бассейн руу орчихно. Үнэн сайхан газар юм аа. Одоо бид усан парк явлаа. Төхөө. Тэгээ явцгаая. Аавга арчхаар ингээ яг хүн биш болчихсон шүү. Яа. Чамаа хин гэдэг юм бэ? Хүн биш хүнээ. Тамалаа гэдэг юм аа. Хөл нүцгээ явцаа. Али хөлний чуулыг харъя. Хоёр өрөөний хооронд зүгээр хөл нүцгэн гүгээд байсан нэл.